Эрх музыкчтай бид өнөөдөр амралтын оргил цаг хөтөлбөрийнхөө студид гарааны бизнесийн Tata орчныг хөгжүүлэгч Start компани үйл ажиллагаа хариуцсан захирал энтерпренеур Пүрэв Сүрэнтэй ярилцах гэж байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа, урьсан бас баярлалаа. За тэгээ хоёулаа хамгийн түрүүнд мэдээч хэрэг гарааны бизнесийн талаар одоо ярих учраас гарааны бизнес гэж хүм юугаа хэлээд байна вэ? Бизнес, гарааны бизнес гэдэг энэ хоёр ойлголтыг ялгааг нь шинэ тренд болчиход байгаа шүү дээ. Сүүлийн үеэрээс гарааны бизнес гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр гарааны бизнес өмнө байсан уу гэх юм бол мэдээж байсан. Нэр томьёоны хувьд Монгол улсад яг харахгүй шинэ байгаа. Стартап гэдэг үгээ бид нар Монголд одоо гарааны бизнес гэдэг үгээр нь ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр гарааны бизнесийн тодорхойлолт нь өөрөө зах зээл бараа бүтээгдэхүүний нийцлээ олох гээд учраа олох гээд явж байгаа л бизнесийг гарааны бизнес гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Ер нь бол уламжлалт бизнесээс өөр үхэхээр өөр тодорхой хэмжээнд маш олон зүйлсүүд нь өөр, хөрөнгө мөнгө нь өөр, санхүүжилт нь өөр, баг нь өөр, багийнхан соёл нь өөр, бизнесийн соёл нь шал онд байдаг. Яг олон улсад яг энэ гарааны бизнес экосистем буюу одоо түрүүний таны дурдсан таатай орчин нь бүрдсэн улс оронд бол бүр юм хуулийн заалтууд байдаг. Гарааны бизнес жижиг дунд гэдэг ч юм уу те ингээд өөр заалтууд байдаг. Монгол улсад харахандаа одоо байхгүй байгаа. Гэхдээ тэр оронд гарааны бизнес гэдэг заалтыг авчих юм бол жишээ нь хуулийнхаа хүрээнд 3 жилийн татврын хөнгөлөлт үзүүлэх гэдэг ч юм уу тийм виз хүртэл байдаг иймэрхүү тусгалуудтай өөр тийм нэг салбарын арай тоглогчд тоглодог юм зүйл байгаад байгаа гэсэн үг. Өөрөө сайн хэлж байна. Манай улсад тэр гарааны бизнесийн зарим одоо чиглэлүүд нь арай хөгжөөгүй нэ гэж байна. Тэгэхээр одоо өнөөдөр яг одоо энэ гарааны бизнес эрхлэхэд хууль эрх зүйн орчин тэгэхээр бас хангалттай байхгүй байна л гэж хэлж болохоор гэж ойлгогдохоор байна л да. Тийм нэг талаасаа нөгөө нэг бид нар яг хөгжүүлэгч байгууллагынхаа үүднээс харах юм бол айгүй хурдцтай өгч байгаа. Бус орнуудтай харьцуулахад ялангуяа Азийн орнуудтай харьцуулахад бид нар нэг тийм дутаад байх юм байхгүй байгаа. За яхаа аргагүй биднэрт хууль эрх зүйн одоо заалтууд тодорхой хэмжээнд байхгүй байна. Өмнө хөгжсөн тэр улс орнууд шиг. Гэхдээ бид нар инновацийн тухай хуультай ер нь ойрын хэдэн жилүүдэд тодорхой хэмжээний инновацийн хуулиндаа дотор нь орох гой заалтууд бас нэлээх яригдаад явж байгаа. Одоо хамгийн ойр байгаа заалт нь гэх юм бол сургуулийн хажууд патенттай бизнес одоо санаа гаргаад тэрийг гаргаж ирэх юм бол гарааны бизнес гэдэг заалт оруулсан байна. Гэхдээ тэр нь зөвхөн их сургуулийн хажууд. Тэгээ тэр нь 3 жилийн татврын хөнгөлөлттэй гэсэн заалттай тийм заалт хүртэл одоо явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө маш хурдтай болж байгаа процесс. Ер нь ойрын 5 жилдээ бол айгүй гоё таатай хуулийн заалтууд ороод явчих юм зүйлүүд байгаад байгаа юм байна. За гарааны бизнес гэхээр одоо өнөөдрийн байдлаар жишээ нь ямар гарааны бизнес байж байна уу? За дээрэс нь яг гарааны бизнес эхлүүлж байгаа хүнд хөрөнгө мөнгөний хамгийн суур одоо фундамент те юунаас эхэлдэг тэр юм нь одоо хөрөнгөө босгоход ямар юм дээр анхаардаг юм бол? Тэгэхээр гарааны бизнесүүд бол сүүлийн 2-3 жилүүдэд бол маш хурдтай, дэлгэцтэй гарч ирж байгаа. Бидний хамгийн сайн мэдэх бол одоо жишээ нь Лендемен байна. Лендемений гарч ирэхээс өмнө бид нар ямар нэгэн одоо тийм гарааны бизнес гэж тодтолтой гарч ирсэн лаг компани байхгүй байлаа шүү дээ, тийм. Баатаргүй байлаа гэсэн үг. Тэгэхээр аль хэдийн Баатар маань гараад ирсэн, тэр маань аль хэдийн олон улсад салбаруудаа нээгээд явж байна. Гэх мэтчлээ ардаас нь одоо дуншаад яваад байгаа гэж ярьдаг, тийм. Дуншиж гарч ирж байгаа стартапууд аль хэдийн гарч ирж байгаа л та. Манай компани болохоор өөрөө тийм coworking space буюу хамтын офистэй тэр дотор нь баах олон гарааны бизнесүүд суугаад хамт ажиллаад олон улсад гарах гэх тэмүүлээд бараа бүтээгдэхүүнээ гарах гэх тэмүүлээд явдаг тийм бужигнсан газар байдаг. Тин жишээ нь ойролцоогоор манад одоо 20 гаруй гарааны бизнес байна. Бидний одоо дата тоосноор бол нэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй гарааны бизнесүүд байгаа гэсэн үг. Тэр маань гэхдээ одоо жижиг том нийлээд гэсэн үг байгаа. Тэгээд удахгүй бас түрүүн битэрийн ярьсан хуулийн заалт маань ороод ирчих юм бол тоолоод ингээд ялгахад бас илүү амар хэлбэр болоод улам сайн хөгжих байх гэж бодож байна энэ дээр. Тэгэхээр би зүгээр нэг одоо хуучны уламжлалт бизнесийн уламжлалт хэм маягаар нь бодож хэрэг үзэх юм бол бизнес эхлүүлэх гэж байгаа хүн юу гэдгийг те одоо арилжааны банкнд хандаад тодорхой хэмжээний хүүтэй хувьтай одоо юг аваад зээлээ аваад ингээ бизнесээ босгодог шиг энэ гарааны бизнес маань тэгэхээр яаж одоо босно гэсэн үг үү? Тийм тоглоомын хөрөнгө санхүүгийн хувьд юу байдгийг? Хөрөнгө санхүүгийн хувьд тоглоомын дүрм нь ерөөдөө төстэй. Гэхдээ нэг ялгарах уламжлалт бизнесээсээ нэг ялгарах онцлог маань өөрөө хувь хүний хандлагын л асуудал байгаа даа гэсэн үг. Тухайн энтерпренеур хүн буюу гарааны бизнесийг эхэлж байгаа тэр нэг бизнесмен гэдэг шиг энтерпренеур хүний маань сэтгэл зүй хандлага уламжлалт бизнес эрхэлж байгаа хүнээс шал ондоо байгаадаа дараагийнх нь алхмууд нь шал ондоо болоод явцдаг гэсэн үг. Одоо жишээ нь харах юм бол барилга барьж байгаа хүн маань амар чин сэтгэлээсээ ингээл би үнэхээр барилга барих дуртай гээл барихаасаа илүүтэйгээр илүү тооцоон дээр төвлөрөөд мөнгөн дээр тулгуурлаад 2-3 жилийн планаа гаргацсан төлөвлөгөөгөө гаргацсан
тэр барилгыг барьж байгаа тийм үү. А тэнгууд гарааны бизнес эхэлж байгаа хүн маань эрүүл мэндийн салбарын одоо бүтээгдэхүүн гаргаж ийлээ гэж бодоход үнэхээр тэр өвчнийг шийдмээр байгаа. Үнэхээр тэр салбарт тулгамдж байгаа асуудлыг шийдмээр байгаа болохоор дараагийнхаа шийдлүүдийг гаргаж ирдэг гэсэн үг. Эхний шийдэл бүтлгүй болж магадгүй бах. Шантар нь хоёр дахь нь бүтлгүй болно, гурав дахь нь бүтлгүй болно. А гэхдээ тэр бүтлгүй болоод дахиад даваад байгаа тэр нэг шантаршгүй тэр нэг зан нь юунаас улбаатай вэ гэхээр тэрийг шийдий гэсэн өөрийнх нь чин хүсэл эрмэлзэл хандлага нь байгаад байгаа болохоор шантрахгүйгээр урагшаа явсаар байгаад нэг өдөр учрыг нь олоод байгаа да энэ энтерпренeur хүний онцлог хандлага нь өөр байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо таны өөрөө чинь энэ саний ярьсан зүйлээс нэг юу гэж би ойлгож байна гэхээр хандлага сайхан байхад зөв байхад их хөрөнгөний шаардлагагүй гэсэн үг үү? Тийм тэглээ яхаа. Бизнес гэхээр мэдээж мөнгө яригдана. Гэхдээ нэлийн хоошоо яригддаг асуудал байгаа да. Гарааны бизнес эхлүүлэхийн тулд одоо бид нэр мөнгөгүй л эхэлж байгаа шүү дээ. Гарааны бизнес гэдэг маань 0 төгрөгнөөс бүх зүйлийг 0-оос би одоо асуугаад байгаа байхгүй юу? 0-оос эхлээд тэр нэг тесрэлтийг хийгээд амжилтанд хүргэдэг тэр нэг хүмүүсийг тэр нэг бизнесийг яриад байгаа. Тэгэх юм бол хамгийн түрүүнд тэднэрт ерөөсөө мөнгө хэрэггүй. Яагаад гэвэл тэднэрт өмнө хийх гэрийн даалгаврууд айгүй олон байгаа гэсэн үг. Баг бүртгүүлэлт, санаагаа олох, зах зээлээ мэдрэх тийм үү, сегментээ тодорхойлох, өөрийнхөө бүтээгдэхүүнээ туршиж үзээ болж гинөө болохгүй байна уу? Тэрийгээ олох тийм үү. Бизнес модельоо тодорхойлох, цаг үеэ олох гэд мангар олон даалгавар гүйцэтгсэний үндсэн дээр дараад нь за одоо хөрөнгө оруулалт авахд бид нэр бэлэн байна уу гэж хардаг хүмүүс байгаад байгаа. Одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд бол энэ гарааны бизнес чинь бас тодорхой хэмжээнд шин төрлийн гэж яг өнөөдрийн нөхцөлд хүндрэлтэй ямар асуудлууд байна? Хүндрэлтэй асуудлууд мэдээж байгаа. Гэхдээ би бусад орнуудаас нэг ялгарх онцлог нь болохоор давуу талууд олон байгаа гэж бас дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Энийг бас дараад нь ярил. Хамгийн том зүйл нь болохоор өөрөө бид нэр таатай орчин бүрдүүлэгч. Таатай орчин бүрдүүлэх гэдэг дотор 4-5 тийм нэг ангилал байдیں۔ Үе шат байдیں۔ За тэр дотор хамгийн гол зүйл нь ур чадвар, соёл гэдэг хоёр зүйл байгаа. Ур чадвар гэдэг нь болохоор тухайн бизнесүүдийг одоо хүмүүс юм тийм үү. За тэнгууд тэр хүмүүс маань гарааны бизнес гэдэг энэ соёлыг мэддэг, энэ уур амьсгалыг мэддэг, өөрийн гэсэн ур чадваруудтай хүн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ соёл маань өөрөө дөнгөж орж ирж байгаа болохоор бид нар уламжлалт бизнесийн соёлтойгоо тодорхой хэмжээнд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ шилжилт маань шинэ үеийн залуучууд маань гэхдээ аль хэдийн ороод эхэлсэн. Айгуу гой сэтгэдэг залуучууд байгаа. Тэгэхээр энэ шилжилт маань өөрөө бас тодорхой хэмжээний хүндрэлийг учруулж байгаа. Гэхдээ энийг би хүндрэл гэхээсээ илүү яг л болох ёстой юм гэж харж байгаа маань. Заавал давжил гарах ёстой тий туулж. Мангар олон залуучууд маань айгуу гой ур чадвартай болсны үндсэн дээр бизнесээ эхлэхэд гарах хүндрэлүүд алдаанууд маань аль хэдийн багасаад ирнэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чиглэлч гэсэн бид нар айгуу хэмээж байгаа. За тэгээ соёлын асуудал буюу бизнес эхлээ явж байгаа хоёр залуу, гарааны бизнес эхлээ явж байгаа хоёр залууг ойлгох хүмүүс маань бас тодорхой хэмжээнд цөөхөн байгаа. Бүгдээрээ ойлгохгүй байгаа. Гэхдээ тун утгагүй бас нөгөөтгтэйгээ адилхан ойлгож эхэлнэ. Улс төр, төрийн байгууллагууд, корпорацууд, жижиг дунд бизнесүүд гэдээ ярихгүй хүн одоо байхгүй болсон байна. Сүүлийн хэдэн жилээр ажиллах юм бол тэгэхээр тэр нэг хоёр бизнесээ хийж байгаа явж байгаа залуучуудыг ойлгоод юмаа найдаад санхүүжилт олгох ч юм уу, альсгүй бүтээгдэхүүнээ дуршиж өгөх, офисоор хангах гэдэг ч юм уу. Тим дэмжлэгүүд маань ойлгох соёл гэдэг зүйлийг бас ахаад нэг давах алхам болж ирж байгаа болохоор тэр хоёр маань тодорхой хэмжээний цаг хугацаа шаардна. Гэхдээ жоохон хүндрэлтэй байгаа хоёр зүйл байгаа. Одоо өнөөдрийн нийгэмд аль чиглэл рүү гарааны бизнесийг хийвэл илүү одоо амжилттай болох магадлалтай байгаа вэ? Яхаа аргагүй цаг үеэ дагаад технологи дээр тулгуурлаад аль салбар руу орсон болж байгаа. За тэгээ Монгол улсад нэг давуу тал нь гэхээр асуудлууд маш олон. Бидний урд шийдэж амжаагүй, шийдээгүй байгаа маш олон асуудлууд байгаа. Энэ олон асуудал маань энтерпренeur хүн тэрийг яаж хардаг вэ гэхээр асуудлыг боломж гэж олж хардаг хүмүүс байдаг. Тэнгүүдээ тэр асуудлыг олж аваад бариад тэн дээр шийдэл боловсруулад явж байгаа хүмүүсийг энтерпренeur гэж нэлээд байгаа. Тэгэхээр асуудал гэдэг маань бэрхшээл гэсэн. Тийм, бэрхшээл асуудал одоо жишээ нь замын төгжрийг шийдчихээл та Монгол залуучууд утааг шийдчихээл та. Энэ аяг одоо ингээ хагараад энэ тэгвэл энийг шийдчихээл та. Гэх мэтчлэн ийм олон асуудал байгаа болохоор залуучуудад маань маш олон давуу тал байгаа. Тэгээд салбар гэж асуусан салбарын үед би ингээд хязгаар ерөөсөө тогтоомооргүй байдаг. Бүх салбарт боломжтой. Манай бүх салбарууд маань ерөнхийдөө нэг төвшөнд нэг байгаад байгаа болохоор асуудлууд нь ч гэсэн адилхан байгаад байгаа. Тэгэхээр бүх салбарт та гарааны бизнесээ ялангуяа технологиг хөшөөрөгдөж хийснээрээ тодорхой хэмжээний амжилтуудыг маш түргэн хугацаанд бий болгох боломжтой цаг үе яг одоо Монгол улсад байгаа. Альва бизнесийг одоо юу гэдгийг тодорхой ашиг олохын төлөө бас идэг шүү дээ мэдээч ярэ тий. Гарааны бизнес хийж байгаа залуусд одоо
их үедээ ашгаа одоо хэр хурдан хугацаанд мэдрэх үр дүнгээ харах боломж байдгийг. Ерөнхийдөө том гарааны би IPO хийх гээд явж байгаа буюу одоо олон нийтийн компани болох гээд явж байгаа том компаниуд хүртэл одоо ашиггүй ажиллаж байгаа компаниудын жишээ ч гэсэн зөндөө байдаг. Гэхдээ гарааны бизнесийн хувьд төрүүлж ашиг хөөнө гэдэг маань айгүй хэцүү зүйл. Боломжгүй бараг зүйлсүүдийн нэг. Тэгвэл ер нь бол бараа бүтээгдэхүүнээ Монгол улсад гэж яриа л та тий. Монгол улсад нэг боломжтой зүйл нь манай хэрэглэгчид маань өөрөө маш жижигхэн зах зээл. Гэхдээ жижигхэн гэдэг нь нэг юмыг зах зээл дээр гаргаад тавихад айгүй хурдан хүлээж авдаг хүмүүс аахгүй. Тэгэхээр Монгол улсад яг стартап эхлээл тараахад өөрийн бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад маш бага өртгөөр хүмүүст тэрийг хүргэх боломжтой. Тэгээд маш хурдан хугацаанд бусад орнуудтай харьцуулах юм бол ашиг олох боломжтой улс орнуудын нэг байгаад байгаа. Ялангуяа Улаанбаатар хот маань. Орон нутагт. Орон нутагт бас яг адилхан тодорхой хэмжээнд жоохон удаан л та Улаанбаатарынхаа бодвол тэгтээ тэр хүмүүс маань одоо захын суманд сууж байгаа ховдын одоо үеийн суманд сууж байгаа имээ гар утастайгаа холбогдоод фейсбુક ороод штэ тий. Тэр имээд Улаанбаатарт сууж байгаа хоёр залуу маань бүтээгдэхүүн хийж байгаа хоёр залуу маань тэр имээд хүрэх боломжтой болсон цаг үе ирсэн болохоор тодорхой хэмжээнд бас айгүй хурдан байгаа да. Тэгэхээр ер нь ашиг орлогын хувьд ер нь бусад орнуудтай харьцуулах юм бол ерхэд бол хурдан байгаа да. За маш их баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг дууссан байна. Тэгээд цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За иргэн үзэгчдээ бид өнөөдөр амралтын оргил цаг хөтөлбөрийнхөө студид гарааны бизнесийн талаарх дэлгэрэнгүй сайхан мэдээллийг гарааны бизнесийн таата орчныг хөгжүүлэгч одоо Старт хэмээх нэртэй компани үйл ажиллагаа хариуцсан захирал энтерпренеур Пүрв Сүрэнтэй ярилцлаа.